Аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зорилттой бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ талаар холбогдох албанаас мэдээлэл авлаа. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2022 оноос хойш халамжаас хөдөлмөрт бодлого баримтлан аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлт эрхний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ногоон ажлын байр хөтөлбөр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр зэрэг 7 төсөл хөтөлбөр 23 арга хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байна. Аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас зорилттой бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор санхүүгийн дэмжлэг олгох юм. 2024 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн 25-аас дээш хөдөлмөрийн насны иргэдийн дунд санхүүгийн дэмжлэг олгох төсөл маань зарлагдсан байгаа. Тэгэхээр 25-аас дээш хөдөлмөрийн насны иргэд маань 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг хамрагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бол 8 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг хамрагдана. Ахмадууд маань бол бас 8 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг хамрагдахаар байгаа. Тэгээд санхүүгийн дэмжлэг хамрагдах иргэд маань бол бүгдээрээ төсөл бичиж өгнө. Төсөл боловсруулад энэ төсөл дээр бол ямар зорилготой юм тийм ээ, ямар зорилт дэвшүүлж байгаа юм, хэдэн ажлын байр бий болгохын тийм ээ, шаардлагатай хөрөнгөөрөө юу хийх ёстой юм тийм ээ, ажлын байр барих гэж байгаа юм уу, тоног төхөөрөмж авах юм уу, тэгээд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй юм уу гэдэг төслөө маш их нарийн боловсруулсан байх хэвээр. Төслийн үндэслэл хэрэгцээн дээр нь үндэслээд 5 сая төгрөгийн дэмжлэг авах уу, 10 сая төгрөгийн дэмжлэг авах уу гэдгээ шийдвэрлэдэг байгаа. Иргэд бол бас төслөө боловсруулж бичих бас мэдлэг чадвар бас хомс байдаг тийм ээ. Ийм учраас бид Улаанбаатар хотын мэрэгсэн мэрэгжил сургалтын төвөөгөө дээрх бүхий байгууллагатай хамтраад энэ сарын 25-наас 26 буюу энэ 7 хоногийн 4 дахь 5 дахь өдөр төсөл хөтөлбөр боловсруулах сургалтыг үн төлбөргүй зохион байгуулах гэж байна. Тэгэхээр санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй, хэрвээ санхүүгийн дэмжлэг авах боломж шаардлага нь хангахгүй ч гэсэн төсөл хөтөлбөр боловсруулах ур чадвар эзэмшиж гэж өсөж байгаа, сонирхож байгаа иргэд маань манай төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр сум хариуцсан мэрэгжилтэн сууж байгаа манай хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан. Тэгэхээр энэ дээр бүртгүүлээд 24-25 дүн төлбөргөө сургалтанд хамрагдах боломж бий болж байна. Түүнчлэн аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төр ажлын байранд иргэдийг зурцсан ажилладаг. Тухайлбал энэ өдрүүдэд аймгийн хэмжээнд малын сэтг замжлах ажил ба үүнтэй холбоотойгоор ажил хөдөлмөр эрхлэлт бүлгийн иргэдийг энэ ажилд оролцож 10 хоног ажиллах юм. Ийм сонирхсан иргэд өөрийн харьяа сумын садаргааны хаан газрын хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэнд бүртгэж хамрагдах боломжтой юм.